Сайн байцгаана уу үзэгчдээ Дагин чаналаа. Өнөөдрийнхөө уншлагаараа болохоор та бүхэнтэйгээ тодорхойгүй харилцаа гэсэн сэдвээр уншлага хий гэж бодсон. За тэгээд энэ нь болохоор таны одоо уулзаад байгаа хүн чинь яг ямар бодолтой байгаа вэ те? Эсвэл одоо салсан X чинь ч юм уу нэг юм тодорхойгүй байдалд байгаа харилцааг нь үзэж өгнө гэсэн үг. За манай нэгдүгээр группийн маань ямар хүзэр сонгох вэ харъя. Өмнө сонгож исэн turn гэсэн хүзэр байна. За хоёрдугаар группийн маань ямар хүзэр сонгох вэ? Glimpse. Ийм хөрхөн хүзэр байна. За гуравдугаар группийн маань ямар хүзэр сонгох вэ? View. Ийм хүзэр сонгох нэ. За тэгээ та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж байгаа хүзрээ сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу манай нэгдүгээр группийн маань Тувтай Морил. За та бүхэн маань энэхүү Torn гэсэн хүзрийг сонгосон байна. Энэ ингээд юм өргөс гэсэн утгатай. Би болохоор энэ харилцааг харахтаа та бүхэн маань айгүй их тийм шаналсан. Одоо энэ харилцаанаас маш их тийм өвдөлт авсан гэж бол мэдэрч байна. За тэгээд хамгийн гол нь энэ өвдөлт тийм ээ энэ харилцааны одоо хамгийн авууштай зүйл нь гэх юм уу одоо эрэх тал нь гэх юм бол та бүхэн маань энэ харилцаанаас өөртөө маш их зүйлийг сурч авсан байна гэж бол харагдаж байна. Яа тэгэхээр энэ одоо ингээд ийм цэцэг чинь өөрөө сарнай цэцэг чинь өөрөө ийм өргөст одоо өргөсөн дундаас ингэж үзэсгэлэнтэйгээр цэцэглэж дэлбэлдэж штэ. Тэгэхээр энэ харилцаа та бүхэнд одоо хэцүү өвдөлтийг өгсөн. Тэгээ мөн адил одоо үний хажуугаар өөрийнхөө одоо гоо сайхныг мэдрэх тийм ээ. Үзэсгэлэн гоо эсвэл одоо өөрийн тэрнийг дотоод мөн чанараа олж таньсан тийм харилцаа юм байна гэж бол би харж байна. За тэгэхээр та бүхэнд маань энэ харилцаа аль аль зүйлийг мэдрүүлсэн тийм утга учиртай харилцаа байна гэж бол харж байна. За одоо болохоор юу яа? Ер нь та хоёрын одоогийн байгаа байдлыг нь харж үгэй. Энэ тодорхойгүй харилцаа нь ер нь яг одоогор ямар шүү байдалтай байгаа вэ гэдгийг хараад үгэй. Таны үзүүлж буй энэ одоогийн тодорхойгүй байгаа харилцаа чинь ер нь ямар шүү энергитэй байна вэ гэдгийг хараад үгэй. Одоогийн энергийг харъя. За. Аюу шийдвэргүй байна. Хин нэгний энэ харилцаанаас гарч явахд тун ойрхон гэж бол харагдаж байна. За. Вау. Мөрхөдөө. Аюу хүнд хэцүү харилцаа байгаа нь бол шууд мэдрэгдэж байна. Гэсэн хэдий ч бол маш их хайртай гэж бол харагдаж байна. Ялангуяа одоо эмэгтэй тал нь гэсэн үг. Эрэгтэй хүн үзчихвэл одоо таны үзүүлж буй тэр эмэгтэй чинь танд маш их хайртай. Одоогоор эмэгтэй хүн маань ингээд энэ бичлэгийг үзэж байгаа л та тэр хүндээ үнэхээр их зүрх сэтгэлээ зориулсан гэж бол харагдаж байна. За. Вау. Ямар юу орж ирж байна. Ийм баахгүй. Emperor гэдэг хүзэр чинь өөрөө одоо эзэн хааны илэрхийлдэг одоо тийм эрэгтэй хүний фигурыг илэрхийлдэг. Тэгмээ таны энэ хүн чинь үзүүлээд байгаа энэ эрэгтэй хүн чинь их нэртэй эсвэл найз охинтой байх магадлал бүр айгүй өндөр болоо явчлаа. Яагаад тэгэхээр Emperor болон Empress хүзэр маань одоо юм хосын хүзэр гэдэг. Хосуудыг илэрхийлдэг байхгүй юу? Хос хүзэр. Хос энерги гэсэн үг. Одоо болон ээж юм уу те? Эхнэр бол нөхөр болон эхнэр гэд. Найз залуу болон найз бүсгүй. Гэт ялангуяа одоо Emperor хоёр хүзэр чинь өөрөө одоо найз бүсгүй найз залуу гэдгийг илэрхийлэхээс илүү юм гэр бүл болсон хүмүүсийг илэрхийлнэ. Тэгэхээр одоо энэ таны үзүүлээд байгаа хүн чинь магадгүй
гэр бүлтэй за хэрвээ одоо гэр бүлэхгүй одоо салсан хүн байвал хүүхэдтэй өмнө их нэртэй байсан. Тэгээд тэр гэр бүлээсээ хүүхэдтэй гарцаагүй хүүхэдтэй ч юм уу тийм байх магадлал бол нэлээд өндөр харагдаж байна. Эсвэл одоогоор одоо их нэрэн жирэмсэн ч юм уу эсвэл найз бүсгүй жирэмсэн. Иймэрхүү байгаа харилцаа бол харагдаж байна. Тэгэхээр энд ингээд одоо айгүй тийм зүрх сэтгэл одоо энэ бүх зүйл асар их мэдэрдэг ийм эмгтээлэг нэрэг бол гарч ирж байна. Тэгээд яг энэ одоо харалтаа ингээ гарч ирсэн гэхээр нэг юм дурлалын гурвалтын шиг бол надад бол шууд тийм мэдрэмж өгөөд байна. Магадгүй одоо яг хав таныг ингээд тийм харилцаанд байгаа гэж бол шууд бол одоо ингэж хэлээгүй. Гэтэ тиймэрхүү энерги бол гарч ирж байна. Одоо өмнө нь энэ хүн чинь хүнтэй гэрлээд хүүхэдтэй болоо салж исэн ч гэж болно шүү дээ, тий. Ерөнхийн нэг энерги бол ингэж бууж ирж байна гэж шууд харагдаж байна. За тэгээд энэ харилцаа нь штэ тий. Одоо ингэж яг юм эхлэл бол алга. Ерөөсө бодит эхлэлийг аль аль нь эхлүүлэхгүй байна гэж би бол харж байна. Бас ингээд Ten of Swords эргэцэн гэхээр ер нь бол нилээ энэ харилцаа чинь өөрөө танд их тийм сэтгэл зүйн болоод одоо энэ оюун ухаан тий янз бүрийн шаналлыг асар их өгж байгаа. Яагаад тэгэхээр одоо ийм гурвалжин дөрвөлжин хайранд орооцолцсон ч юм уу те эсвэл одоо энэ хүн чинь за энэ хүнээсээ ингээ орхин яваа салсан байлаа гэж бодоход одоо ийм үүрэг хариуцлага гэдэг зүйлдээ ороогдоод тийм ээ таныг ингээ бүрэн одоо таны яг хүссэн шиг чинь бүрэн хэмжээнд ингэж хайрлахгүй байх магадлалаас өндөр. Яагаад тэгэхээр энэ хүний чинь одоо ийм ерөнхийн нэг анхаарал нь болохоор энэ ийшээ яваад байгаа байхгүй юу? Ингээд те яг хажууд нь гараад ирсэн. Тэгэхээр одоо энэ таны үзүүлж буй хүн чинь одоо хэрвээ өмнө нь амьдралтай энэ төр байсан бол тэр амьдралдаа илүү их анхаарал өгөөд таныг өөрөөсөө ингэж тэгтлээ одоо оошооч анхаарахгүй байна гэж бол шууд бууж ирж байна. Таны хувьд болохоор энэ харилцааг айгүй авч явчихсан одоо үргэлжлүүлээд тийм ээ хичээгээд ингээд нэг бүгдийг болгочихсан гэсэн бол хүсэл байна. Өөртөө их ярилцаж тийм ээ энэ харилцаанд яг юу болохгүй байгаа тийм ээ ягаад вэ одоо би юу ч чадах энэ харилцаанд бас те яаж энэ харилцааг ер нь цааш нь авч явах вэ гэсэн таны хувьд бол тийм бодол байгаа даа. Гэтэ бодол байгаа боловч яг ингээд үйлдэл хий гэхээр айгүй эргэлзээтэй ингээд чадахгүй байна л да. Тэгж бол ер нь шууд бууж ирж байна. Ер нь бол нэг юм дурлалын гурвалжин маягтай л харилцаа бол гарч ирж байна. Таны энэ үзүүлж буй тодорхойгүй харилцаа чинь энэ хүний зүгээс шүү дээ тийм байгаа байхгүй юу? Одоо өөрөө бол ийм айгу мундаг заяа. Одоо ийм эд хөрөнгө амжилт success нь бүгд бол энэ хүнд чинь байгаа. Ер нь бол бүхнийг чаддаг тийм ээ. Царайлах ч юм уу. Одоо таны хувьд ингээд айгу таны юм сэтгэлийг татсан им ноён нуруутай гэх юм уу? Тийм бол мэдрэмж айгүй өндөр гарч ирж байна. Маш хүчрэх чадaltaй эр хүний энерги байна. Гэтэ энэ хүн чинь нэштэй те. Энэ одоо хамаг энэ өөрийн чадвар чансааг бол өөр зүйлд илүү ашиглаад байна гэж бол би харж байна. Яг өөрт чинь ингэж зориулахгүй байна. Одоо өөрт чинь яг энэ бүхнийг ингэж бүрэн өгөхгүй байна гэж бол харагдаж байна. Ямны өөр зүйлд ингэ сатаарад те за яг хөө ингээд одоо юм 3 дахь харилцаа одоо байхгүй байлаа гэж бодоход хит их одоо ээжтэй ч юм уу те одоо юм эмэгтэй хүний фигур болонд айгу асар том хүчтэй харагдаж байна. Эмэгтэй ээж хүний нэрэг ерөө одоо өмнө харилцаагүй энэ төр хүн байсан бол энэ хүн чинь ээжтэй эсвэл
одоо ингэж эмэгтэй дүүнартай ч юм уу те маш их тийм эмэгтэй энергит бол айгүй их тийм хүч чармайлт одоо өөрийн тэр бүхэл зүйлээ айгүй их зориулаад байна. Танд болохоор огт тийм одоо зүйлсээ бол яг бүрэн зориулж болж чадахгүй байна гэж харж байна. Энэ үний чинь хувьд болохоор танд ингээд бүр өөрийнхөө байгаагаас ч багыг үгүй гэсэн одоогоор юм одоо юу алга шийдвэрт бол хүрээгүй байна гэж би бол харж байна. Энэ нь таныг айгүй их эргэлзүүлээд бодол давтуулаад сэтгэл санаагаар унгаагаад ер нь айгүй хэцүү байгаа бол харагдаж байна. Та яг энэ хүнээс ингээд айгүй их потенциал харсан байгаа байхгүй юу? Энэ хүн ингээд юу хийж чадах вэ тийм ээ? Энэ хүн яг юу чаддаг билээ? Энэ хүн чинь яг ямар хүн билээ? Цааш одоо надтай болж бүтвэл яаж одоо надад сайхан хандаж болох вүлээ ч юм уу те? Ингээд нэг юм айгүй сайн дүрээр нь л ингээд хараад одоо хүлээгээд байна л да. Тэгэхэд энэ хүн чинь болохоор ардаа их одоо ажилтай, төрөлтэй, хариуцлагатай, үүрэгтэй ийм хүн байна. Танд бол бүрэн бүтэн өөрийгөө олоох зориулахгүй байгаа л гэж бол харагдаж байна да. Яг ингээ бүрэн бүтэн бас зориулъя гэхлээр айгүй их эргэлзээл бол гарч ирж байна. Яагаад гэх юм бол бас юм юу байна? Одоо зан аршингийн хувьд одоо юм нэг ерөнхий хүний төлөвийн хувьд гэж ярих юм бол та маань өөрөө их тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй одоо юм одоо ордны хувьд гэх юм бол загас мэлхий түүхний юуны орд гэдэг л усны орд ч юм. Заалс мэлхий хилэн цэдэгтэй. За тэгээд ийм ордны одоо хүн байх магадлал айгүй өндөр. Эсвэл таны тэр чартан дээр чинь болохоор юм усны орд илүү одоо давамгайлдаг гэсэн. Тэгээд ирэхээр та их тийм бодол мэдрэмжэндээ айгүй хөтлөгдөж одоо юм бодит байдлыг бас айгүй юм романтиклаж хүлээж авдаг гэх юм уу одоо ингэж хит ингэж яг үнэн бодитоор болоо ингэж огт харахгүйгээр аливаа зүйлийг айгүй тийм романтик сэтгэлгээгээр те ингэж одоо арай л өөр төвшнээс хараад байна л та. Яг бодит бол хүлээн авахгүй байна. Илүү одоо идеалистик гэдэг юм уу та. Тийм зан аршинтай хүн гэж бол хэлнэ. За нөгөө талдаа таны нөзөөлөд байгаа хүний чинь хувьд асар их тийм юу байна. Одоо юм газрын ордны энерги бол их өндөр. Одоо матар илүү амбицлах тийм ээ. Тэгээд охин одоо илүү их тийм одоо хөрөнгө мөнгөний санхүү энэ талдаа их одоо анхаардаг тий өөрийн мэдрэмжийг жоох юм дарс идэг. Тиймэрхүү ордны хүн бол харагдаж байна. Матар охин өхөр гэдэг юм уу те илүү материаллык талтай. Тийм хүний бол энерги харагдаж байна. Мадгүй энэ хоёр энерги чинь ингээ хоорондоо жоохон клашлаад ээж мадгүй одоо ингэж яг юм гоё ингэж сүлэлдээд те нэг ингэж ойлгохт чинь бас жоохон яагаад ээж мадгүй арчлаад ээж бас магадгүй. Энэ хүн чинь юм хитрхи боддоор хараад идэг. Таны одоо энэ хитрхи имзэг одоо юм романтикэлсэн те юмыг боддоор харахгүй тусгаж авахгүй юм үн зөвийг нэг жоохон ингэж одоо мэдрэхтэй хүртэл тэндүү ингэж одоо хитрүүлж мэдэрдэг ч ажил л штэ те имзэглэж тиймэрхүү байх магадлал нь бас энэ хүнийг ингэж эргэлзүүлээд авах боломжтой. Одоо ингэж тохирох юм уу ч юм уу те тиймэрхүү тэгж бодож байгаа бас байж магадгүй харагдаж байна. Гэтэ бол ерөнхий энерги бол ялчгүй л энэ хүн бол 3 дахь зүйлд л эсрэг анхаарлаа хандуулж байна гэж бол хэлэхээр байна. За одоогоор юм байна шүү. За одоо яг энэ хүн чинь ер нь юу гэж мэдэрдэг юм бэ өөрийн чинь талаар гэдгийг харчээ. Ерөнхий энерги бол юм байна. Яг энэ хүн таныг яг юу гэж боддог юм? Яг юм мэдрэмж нь юу вэ гэдгийг харчээ. Илүү гүнзэг хэрүүлээ. За манай энэ үзүүлж буй хүнийх нь тодорхойгүй харилцаа. Нийлэлээр үзүүлж буй хүнийх нь дээр группийнхний маань юу гэж боддог вэ? Нэгдүгээр группийнхний маань юу гэж боддог? Ер нь яг дотроо юу гэж мэдэрдэг юм бол тийм. За. Яг гонхтой хэцүү уншлах юм шиг санагдав. Болох юм шиг санагдчих болоо.
Тантай бол потенциал бол хардаг. Гэтэ юм юу вэ? Яг гэр бүл болох хүн гэж бол харахгүй байна. Бас энэ нас ингээд гэр бүлийн үзэр одоо тийм нэгдлийн одоо тэг гэрлэх яг ингэж нэгдэх одоо нэг юм хорим найр энэ үзэр чинь ингээд эргээд хараад ирсэн. Таныг бол яг ийм одоо гэр бүл болох хүн гэж бол харахгүй байна. Яг эмэгтэй хүнийхээ хувьд одоо эхнэр нь болох хүн гэж бол харахгүй юм шүү. Яг ийм романтик талдаа тий ингэж уулзаж уулзрах одоо юм сэтгэлийг нь хөдлөгдөх тийм энерги бол байна. Гэтэ яг таныг ингэж одоо амьдрал болох хүн гэж бол харахгүй байна. Таныг арай л бүрэн гүйцэд болоогүй байна уу даа л гэж бол харж ийн гэж би бол мэдэрч байна. Яг одоо 10-аас 10 тийм ээ. 10-аас 10 ингээл нэг хүнд нэг юм сэтгэлэн дүүрээд те яг энэ ингээд одоо ингэж гарч ирээд яг ингээд сэтгэлийн дүүргээд байна уу гэхэд айгүй хэцүү. Тэгээ хайж авдаг хүн нь бол гэж хэлэхэд жоохон хэцүү л харагдаж байна. Яг одоо эхнэр болох хүнээ хэрвээ хайж байгаа хүн байх юм бол эхнэр болох хүн гэж л бол жоохон харахгүй байна гэж би бол харж байна. Таныг яг ийм энэ болохоор ингээд 9 of Pentacles үзэр ахгүй юу? Хэрвээ энэ үзэр чинь ингээд 10 of Pentacles буюу ингээд 10-ын зоос болоод гараад ирэх юм бол яг бүр ингээд бүрэн дүүрэн одоо гэр бүлийн утгыг илэрхийлдэг. Бүр л яг юм нэг төгс тийм ээ. Эд баялаг одоо гэр бүлийн хувьд одоо ингэж нэг тийм бүрэн бүтэнтэй ханижлал нэг нэгэндээ илүү хайртай тий үр хүүхдтэй бол үр хүүхдтэй одоо байр машин бүхэл юм байгаа утгыг бол илэрхийлнэ. За ингээд 9 of Pentacles үзэр бол ингээ гараад ирсэн гэхээр миний бодлоор бол таныг яг нэг юм одоо 9-өөс 10-аас 9 ч юм уу тий жоох юм дутуул харж мэдрээд байна гэж би бол харж байна. Цаашдаа л энэ хүн ингэж тийм юу харахгүй л байна л да. Ирээдүг итгэлтэй бол харж чадахгүй байна гэж хэлнэ. Танаас одоо тийм яг харж авдаг тэг гэрлэх хүнийхээ ч юм уу те тэр нэг тийм зүйлийг бол харъя гэхлээр тэр нь жоохон дутуудаад байна л гэж харж байна. Тэгээ яг энэ хүний хувьд гэсэн. Заавал одоо ингээд та төгсөө халбгүй штэ. Зүгээр энэ одоо үзүүлж байгаа хүн чинь тэгээ тодорхой нэг хэмжээний юм нэг зүйлс хүсдэг байж болно штэ. Одоо эмэгтэй хүнээс одоо урт үстэй эсвэл одоо турхай ч юм уу те. Ингээд янз бүрийн зүйл хүсдэг байж болно. Одоо хоосаа хийдэг гэх мэтчлэн те. Тэгэхэд ингээд таны болохоор хийж чаддаг зүйлс чинь бүр тэрнээс илүү тэрнээс хүсэж байгаас нь илүү одоо үзэсгэлэнтэй хүсэж байгаас нь илүү одоо мундаг тийм байж бас болно шүү дээ. Гэтэ ерөнхийдөө ингээд нэг тохирохгүй хүсэлт нь одоо нийцгүй байгаа бол нэрг бол гарч ирж байна яг юм. Төгс тохирчгол юм бол одоо энэ хүн чинь яг таныг ингээд хэрвээ ингээд гараад ирсэн бол таныг бол яг гэрлэх хүнээ гэж хардаг. Одоо ирээдүйд бол гэрлэх ханижлээ болгох тийм зорилготой гэж бол харагдана. За ингээ энэ хоёр хоёулаа эргээд гараад ирсэн учраас энэ хүн чинь айгүй тийм юу л вэ? Жохон энэ тал дээр чинь бол 100% тэлтэй бол харахгүй л байна гэж харж байна. За тийм мөн хүзэр ингээд эргээд гараад ирсэн. Тэгэхээр энэ хүн чинь айгүй тийм өөрийн одоо болж бүтгүй байгаа юм энергитэйгээ бол бас их ажиллаж байгаа харагдаж байна.
Магадгүй одоо тантай харилцахтаа айгу тийм таны гомдоодог эсвэл одоо ингэж зовоодог энэ төр байгаа бол бас нэгэ болчихын гэсэн бас бодол бас байгаа харагдаж байна. Таныг бас зовоохыг бол хүсэхгүй байгаа харагдаж байна. Энэ харилцаанаас олж ер нь аль нь л жоохон одоо зовоод байна уу гэсэн бол мэдрэмж гарч ирж байна. Энд та ингээд айгу тийм дотгошоо, бодлогоширсан хэцүү байгаа л харагдаад байна. Тэнгүүд энд бас ингээд таны үзүүлж буй хүн чинь ч гэсэн ер нь юм дотгошоо одоо юм яг юм амралтынхаа цагаар таны тухай их боддог ч юм уу те. Ингээд шүн орой болсон хойно одоо нэг хүн чинь ингээд нэг амраад ирэхээрээ хайртай хүнийхээ талаар боддөө шүү дээ. Яг тэрэн шиг ингээд нэг мөөртөн цаг гарах төдийд таны тухай их боддог байгаа харагдаж байна. Энэ харилцааг ер нь яах вэ гэж бол их боддог. Тийм бол мэдрэмж гарч ирж байна. Гэтэ энэ хүн чинь ингээд яг юм 100% гэр бүл болоход эсвэл бэлэн байгаа биш ч юм уу те. Эсвэл танаас яг тийм 100% potential бол олж харахгүй байх л гэж харж байна. Гэтэ таныг бол айгу тийм үзэсгэлэнтэй хөөрхөн одоо юм юу гэмээр ч юм дэ юм баялаг гэж бол хараад байна. Ажилсагч юм уу те. Тэгж бол харж байна. Харддаг юм байна. Яг өөрийнх нь нэг тийм ихнэр болох хүмүүнөө шиг гэдэг дээр бол эргэлзээтэй байна. Одоогийн мэдрэмж нь бол юм байна. За ихнэр болох өнтер гэхгүй бол ер нь бол жоохон юм аль бие усны харилцаанд ороход энэ хүн чинь бэлэн биш байгаа. Эсвэл таныг жоохон аль бие усны харилцаа эхлүүлэх яг хүн мөн үү гэдэг утгаар жоохон хараад харагдаж байна. За star ямар хөөрхөн юм бэ. Гэхдээ бол энэ хүнд чинь ийм одоо hope байна. Итгэл найдвар гэх юм уу? Яаж юм? Энэ хүнд чинь ингээд тантай болж бүтээгсэн одоо итгэл найдвар юм гой сайхан зүйлс бол байна. Бүр үнэхээр байна гэж харагдаж байна. Магадгүй яваан даа штэ те энэ хүн чинь одоо юм өөрийн энэ эргэлзээ энийг дотор байгаа таны талаар одоо бодоод байгаа тэрнийг эргэлзээгээ тайлжвал тайлчхансан ч юм уу те. Ингээд энэ харилцааг нэг арай өөр төвшөнд авччихсан гэсэн бол итгэл найдвар бол байна. Одоо тантай айгүй юм юу хараад байна? Ирээдүйд энэ хүн өөрчлөгдөөд ч юм уу те. Ирээдүйд одоо таныг магадгүй илүү сайнаар өөрчлөгдөөд одоо илүү өөртөө тохирох хүн муу юм а гэдгийг бас харах ч юм уу те. Танаас бас нэг юм хүлээгээл байгаа бол харагдаад байна л та. Та одоо илүү тэр одоо хүссэн хүн шиг нь болох ч юм уу те. Ингээд цаг хугацааны эрхэнд ингээд энэ хүнийхээ айгуу тийм сэтгэлд нь хүрэх магадлал бол байгаа гэж боддөг юм байна. Одоо таныг бол ирээдүйд илүү одоо ийм хөгжөөд гэх юм одоо юу юм бэ? Одоо та айгуу нас залуу байгаа бол одоо энэ хүнтэйг айгуу тийм насны зөрүүтэй энэ төр байгаа болно шүү дээ тий. Энэ хүн чинь таныг ингээд жоохон ухаан суугаад те хүүхд мөхтэй болоод ч юм ингээд нэг амьдраад хэдэн жилийн дараа ч юм уу те. Тэгээд ирэхэд илүү одоо ийм өөртөө тохирох хань ижил болно ч гэж бодоод байгаа юм уу. Нэг тийм юм бол гарч ирж байгаа. Итгэл найдвар бол алдраагүй байгаа. Энэ хүнд чинь тантай нэг тийм болж бүтээсэн бол итгэл найдвар бол зүрх сэтгэлд нь байна. Тэгээ judgment фүзэр бас эргэцэн гэхээр одоо ийм цаанаасаа тийм юм зүйл бол мэдрэгдээд байгаа л харагдаж байна. Зөв мэдрэмж. Таныг бол яг ингээл орхин гэсэн юм алга. Тантай бол ирээдүйг харахыг маш их хүсэж байна. Гэтэ яг одоогийн байдлаар бол тийм одоо энэ хүзэрчин ингээд нэг юм алсын хараа ахгүй юу? Нэг юм төлөвлөгөөг илэрхийлдэг. Тэгэд бол яг энэ хүзэр эргээд гараад ирсэн гэхээр
жоох юм хоёр талтай л бол харагдаж байна. Дотоод сэтгэл нь аюу юм хүсээд байгаа л бол харагдаад байна л да. Одоо юм мэдрэмж зөөн совин тэгээд ийм итгэл найдвар те нэг болж бүтчих юм байна гэсэн нэг тийм юм бол харагдаад байгаа. Гэтэ яг ингээд бодит амьдрал дээр их юм уу да. Тэр зүйл нь л аюу бүрхэг бол харагдаж байна. Та хоёрын хувьд ингээд яг энэ одоо харилцаагаа ингээд яг ийм бодит амьдрал болгоно гэхээр аюу хаалттай л бол харагдаж байна. Хоол зай эсвэл одоо янз бүрийн асуудлаас болоод те бодит амьдрал дээр яг энэ харилцаагаа юм нэг бодит төвшөнд одоо харилцаа болгох тийм зүйл нь аюу тутмаг харагдаад байна. Нөхцөл байдлаас шалтгаалаад гэх юм уу? Та ер нь яавал энэ хүнтэйгээ бүтэх вэ, тийм ээ? Тэрийг хараад үгүй. Ерөнхийн энэ уншлагын ер нь бол ингээд юуг нь базаад хэлэх юм бол гол утга санааг нь одоо энэ гараад байгаа мэдрэмжийг би яг та бүхэндээ агай ойлгомжтой тайлбарлая гэх юм болно штэ. Ийм байна. Та хоёр бол ингээд яг хоёр талаасаа яг энэ дотоод сэтгэлээрээ хоёр биенээ айгүй их тийм хайрладаг, ойлгодог ингээд холбоотой ийм хүмүүсээ одоо болж бүтээгсэн айгүй их тийм итгэл найдвар бол та хоёрт маань байгаа бол харагдаж байна. Гэхдээ нөгөө талаар одоо юм гадна орчны нөлөө тийм ээ. Нэг гадаад та хоёроос шалтгааллахгүй энэ бүх зүйл жоохон нөлөөтэй энэ харилцаанд ч л хамгийн их нөлөөлөд байгаа зүйл нь бол тэр байна шүү гэж бол харагдаад байна. За одоо болохоор та маань яавал ер нь энэ үнтэйгээ ер нь болж утх юм болоо гэдгийг харчээ. За ятаг. Page of Pentacles. За. Seven of Swords. Six of Wands. Бүгдээрээ айгуу тийм утгатай хүзэрнүүд бол гарч ирж байна. Одоо зөвлөгөө маягийн утга бол бүгдээрээ гарч ирж байна. За энэ Eight of Cups хүзэр маань өөрөө ингээ эргээд гараад ирчих юм бол тавьж явуулах алтхаас айх, өөрчлөлтөөс айх гэсэн бол хүзэр гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань энэ харилцааг алтхаас маш их айдаг бол харагдаж байна. Одоо ингээд айх тусмаа хүн ингээд нөгөө нэг яваад идэв штэ. Айцаа өөртөө татаад идэг гээд яг тэрэн шиг хит их юм контролддаг юм уу да гэж бол харагдаж байна. Энэ харилцааг маш их алтхаас айдаг, энэ хүнийг айгүй их тийм алтхаас айдаг. Энэ бас юм контролны хүзэр ахгүй юу? Тэгэхээр та бүхэн маань энэ хүнийг л айгүй их тийм байрж, хойрж одоо юу гэдэг нь те харддаг ч юм уу. Эсвэл одоо ингээд холзайн харилцаанд байдаг бол асар их контролддаг те байн уцаар залгадаг, байнга энэ хүнийг яаж ийж ийн одоо хинтээ уулзж ийн гэдэг ч юм уу те. Энэ зүйлсийг юу н орхиж байж энэ өөрийн нэг юм нэг болж бүтггүй энэ харилцаанд итгэлгүй байгаа. Энэ зүйлээ явуулж иж та бүхэн маань энэ хүнтэйг бол болж бүтнэ гэж бол айгүй тодорхой мессеж бол гарч ирж байна. Тэр энэ хүнийг огт юу н контролдох хэрэггүй, бас алтхаас айх хэрэггүй. Ингээд те юм чинь ингээд нэг юм хоройртонцын бас нэг юм нэг одоо юунд даатах хэрэгтэй юм шүү дээ. Одоо хүн болгоо ингээл нэг юм бүгдийг чаддаг, бүгдийг ингээ контролдсноор бүх юм ингээ яг хүснээр нь бол болдоггүй. Энд чинь ингээд ийм хоройртонцын цаг хугацаа тэ зүвцэгтээ зөв юм болдог. Эсвэл одоо таны яг ингээд гэрлэх ёстой хүн чинь хэрвээ л үнэхээр муу юм бол заавал ингэж бүр амар контролдож, заавал ингэж үгэндээ байлгаж тэгхгүйгээр болох ёстой юм болдгоор болно л гэсэн мессеж бол гарч ирж байна. 100% гарч ирж байна. Хэрвээ ингээд та энэ бүх одоо юм болж утгүй жоох юм нэг сүрэг зүйлээ тавиа явуулчих юм бол Six of Wands буюу
ийм амжилт ялтын хүзэр ирэглээ. Тэгэхээр эцэст нь та бүхэн одоо яг ингээ өөртөөгөө ажиллаад энэ харилцаа сайн сайхан аваа явж чадах юм бол танд бол ийм ирээдүй байна та хоёрт маань. Хүснээ авч чадна л гэсэн мессеж бол гарч ирж байна. Та яг энэ харилцаанаас юу хүсэж та тэрийг бол авч чаднаа гэсэн мессеж бол шууд гарч ирж байна. За тэгээд харилцаанд нь одоо таныхаа та бүгдийнхаа амьдралд нь амжилт аз жаргал хүсье. За тэгээд уншлага нь юм байна. Баярлалаа. 2 дугаар группийнхан маань тавтай морил. За өнөөдөр та бүхэн маань минхүү глэмс гэсэн хүзрийг сонгочээ. Одоо төрхөн зургийн гэрэл гэлба гэсэн нэг тиймэрхүү утгатай шүү дээ. За тэгээд энэ хүзрийг би өөр анх хараад нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа нь дурсамж гэсэн хүзэр. Одоо дурсамж гэсэн утга аягүй санаанд буугаад байна. Тэгэхээр та бүхний маань хувьд одоо энэ үзүүлж байгаа энэ хүн чинь таны тийм дурсамжиндах хамгийн тод гэрэлчин юм уу те? Дурсаж явдаг одоо хамгийн чухал нандин хүн чинь юм шиг бол тийм мэдрэмж надад төрөөдсөн. Магадгүй одоо хүүхэд насны чинь хайр байсан ч юм уу те? Эсвэл одоо нэг юм хүний нандинч хайрладаг нэг хүн байдэн штэ. Яг тэр хүнийгээ та үзүүлээд байгаа юм уу да гэсэн бол мессеж гарч ирж байна. Мэдрэмж бас орж ирж байна. За тэгээ одоо та бүхний маань үзүүлж буй тодорхойгүй харилцаанд байгаа хүний чинь ер нь юу мэдэрч байгаа. Тэгээ дараагийн алхам та яавал болж энэ хүнтэйгээ болж утгүй гэсэн юм нь ер нь үзнэ. За одоо болохоор хамгийн эхлээд та хоёрынхоо одоогийн ер нь байгаа байдлыг харъя гэж бодож байна. Ер нь та хоёр маань ямар шүү нөхцөл байдал байгаад байгаа юм бэ те? Тэрийг харчээ. За. За нэгдүгээр группийнхан маань бол ингэж үзэхээр нөгөө юу байсан? Love triangle буюу одоо дурлалын гурвалжин тийм нөхцөл байдал шууд гарч ирсэн. Одоо манай 2 дугаар группийнхан маань ер нь ямар шоу нөхцөл байдал байгаа юм бэ гэдгийг харчаа. Тэрийг харах гэж хэлнэ. Хаач вэ? Зүрх эргүүлж байгаа. За энэ тодорхойгүй байгаа харилцаанд байгаа. Нэсээ маань одоогийн нөхцөл байдал нь ямар байна вэ? За одоогийн нөхцөл байдал нь гэх юм бол одоо эмэгтэй хүн үзэж байгаа л манай эмэгтэйчүүдийн хувьд болохоор ерөөсөө юм үйлдэл хийх огтонч хүсэл алга гэж бол шууд мэдрэгдээд исэн. Энэ хүзрөө би яг ингээд хоёр ингээд хувааж бол надад мэдрэгдээд байна. Энэ тал нь болохоор энэ тал нь яг та бүгдийн маань мэдрэмж одоогийн байдал. За нөгөө талд нь болохоор үзүүлж буй хүний чинь мэдрэмж одоогийн байдал байна. За тэгэхээр ийм байна шүү. Та бүгдийн маань хувьд штэ энэ харилцаанд айгүй юм сэтгэл дундуур одоо хэцүү байгаа бол харагдаад байна. Танд одоо энэ харилцаа ингээд аваа явчих одоо хүч чадал алга гэх юм уу? Одоо дахин эхлүүлэх хүч ч юм уу? Эсвэл одоо ингээд энэ харилцаанд нэг юм итгэх хүчтэй ингээд бүр сэтгэл санаа бүх юмараа ингээд унтсан байгаа юм шиг харагдаад байна. Та бүхэн маань айгүй юм одоо энэ хүнийхээ төлөө үйлдэл хий гэсэн огт бодол алга. Яг тэгэхээр та бүр асар их одоо юм хүчээ зарцуулсан ч юм уу те энэ харилцаанд. Тэгээд та бүхэн маань айгүй одоогоор юм ядралтын байдалтайгаа одоо юм гонигалсан хэцүү
байгаа адилтай бол харагдаад байна. Одоо хит их юм хүчин чармайлт гаргаад өөрөөсөө гарахааргүй одоо харилцаач чинь ингээ хоёр хүн ингээд авч явж үргэлжлүүлж ингэж нэг юм тэнцвэртэй авч явах хэрэгтэй шүү дээ. Тэгмүүд таны хувьд болохоор маш их тийм зүтгэсэн байгаа бол харагдаж байна. Энэ харилцааг болгож бүтээх гэж одоо нэг хүн л чирээ одсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг хүн ингээд хоёр хүний хийх ёстой зүйлийг хийх юм бол мэдээж айгүй их ядарн одоо хэцүү байдал байна шүү дээ. Тэгэхээр та бүхний маань хувьд бүр ингээд хийдгээ хийцэн. Энэ харилцаанд бол үнэхээр хийдгээ хийсэн, хичээсэн, бүх зүйлийг хийсэн. Одоо сэтгэл зүй, хөрөнгө мөнгө санхүү, халамж хайр одоо юу гэдгийг тэ өөрөөсөө гарч болох бүх зүйлийг энэ харилцаанд маш их зарцуулсан гэж бол харагдаж байна. За тэгээд одоо та бүхний маань ерөнхий байдал бол та бүхэн маань бол энэ харилцаанд огт хүч зарцуулахгүй, хэцүү байна. Ингээд ер нь ямар нэгэн юм үйлдэл хийхгүй гэд нэг юм тийм байдалтай бол та бүхний маань энерги бол гарч ирж байна. За нөгөө талдаа штэ тий. Ингээд ихсэн чинь таныг одоо юм хүчин чармайлт гаргахаа болоод ихсэн чинь юм уу те. Ингээд энерги чинь ингээд юм хоёр талтай штэ. Нэг нь ингээд амар араас нь гүгээд хаад нөгөөх нь одоо ингээд тэр яг нэг тийм юуг нь олж хардаггүй те. Хүчин чармайлт янз бүрийн зүйлийг нь олж харахгүй байж ийснаа. Яг нөгөө нь ингээд болчингууд хүү яач вэ одоо миний араас гүгээдсэн одоо намайг амар хайрладаг хүн маань яач вэ ч юм уу те. Тэгэж бол бодож энэ хүнд чинь юм одоо ертөнц хороод л гэгээс гэх юм уу? Гэж дуудлага сэрээсэн байна энэ үний чинь. Ингээ сэрээчээ, болооч ингээд энэ хүн чинь ингээд болчлоо штэ одоо өөрийнх чинь тоохоо болчлоо штэ ч юм уу те. Ийм бол мэдрэмж айгүй их орж ирсэн байна. Тэгээ энэ хүн чинь одоо л яг таны үн цэнийг олж хараад байгаа юм шиг харагдаж байна. Та ингээ хүчин чармайлт гаргахаа болоод ингээд ихсэн чинь таны яг тэр нэг үн сэтгэл, үн цэн энэ бүгдийн чинь одоо үнэн мөн чанарыг энэ хүн маань одоо л харж байна гэж би бол харж байна. Та бүхнийг маань хичнээн үзэсгэлэнтэй, одоо хичнээн өөрт нь ийм сэтгэлтэй, бүх зүйлээ зориулсан ийм сайхан сэтгэлтэй те. Түүний төлөө юу ч хийж чадхаар те тэр их хүчийг өөрөөсөө гаргасан энэ харилцааны төлөө хичнээн хичээсэн гэдгийг чинь энэ хүн одоо л ухаарж байгаа л харагдаж байна. Одоогийн нөхцөл байдал. Тэгж бол харагдаж байна. Таны үнэхээр орхин явуулмааргүй байна. Тавьж явуулахыг бол хүсэхгүй байгаа харагдаж байна. Одоо танаас айж байгаа байхгүй ингээд таныг бүр явчих үедээ гэсэн нэг тийм айдас бол энэ хүнийг хөдөлгөх нэг гол хүчин болоод байна. Одоо энэ хүн ингээд чарж буюу ингээд хөдөлгөөн хийх, акшн таны төлөө үйлдэл хийх ийм хүчээр шууд эргэж байна. Тэр гэнт ингээд нэг өөрт нь бодол мэдрэмж бол асар хүчтэй орж ирсэн байна. Таныг алдчих үе, таны үнц нь та хичнээн сайн сайхан юм бэ гэдгийг энэ хүн чинь одоо л ухаарч байгаа л харагдаж байна. Тийм ээ. За иймэрхүү энерги ер нь ямар шоу асуудын донд байдаг вэ гэх юм бол ихэнхдээ ер нь twin flame харилцаанд байдаг гэж би бол яхаа зөндөө юм дээрээс бол харж исэн. Тэгэхээр магадгүй та бүхэн маань өөртөө яг ийм twin flame харилцаанд байдаг аа гэж мэдэрдэг бол тэ боддог бол тэр чинь бас мөн байх магадлалаас өндөр бол харагдаж байна. Би бол бүр ингээд амар 100% бол дэмждэггүй гэдгээ бол өмнө хэлжсэн шүү дээ. Гэтэ яг энэ ерөнхийн энергийн динамик энийг байгаа байдлыг нь бол харахад жоохон chaser энерги бол энэ агиух гарч ирж байна. Тэгээ энэ талд нь болохоор runner энерги байсан бол одоо ингээд өөрчлөгдөд байна л да. Та ингээд chase хийхэ болоод ирэнгүүт энэ ингээд гүгээд байгаа хүн чинь танаас цухтаагаад байсан хүн чинь одоо буцаад тань руу ингэж нэг юм эргэхтэй тэр нэг юм энерги өөрчлөлт бол энэ харилцаанд чи орж ирж гин гэж бол шууд харагдаж байна. Тэр юу нь бол маш зүг гэсэн үг. Одоо ийм
нэг нь ингээл одоо хөөгөөд байдаг, нөгөөх нь ингээд цухтаагаад байдаг. Ийм энерги болохоор ер нь бол ингээд тогтож барьж авахд нэлээд хэцүү шттэ. Ер нь бол хамгийн одоо энэ энергийг зогсоох, одоо энэ динамикийг эвдэх хүн нь болохоор тэр chaser энерги гэдэг юм аа. Тэр одоо хөөгөөд байгаа энерги гэсэн. Тэгэхээр энэ энерги маань өөрөө яагаад ингээд араас нь хөөгөөд энэ энерги ингээд яагаад өмнө цухтаадсан бэ гэдгийг одоо сүнслэг байдлаар нь тайлбарлах юм бол, илүү одоо гүнзгий байдлаар нь тайлбарлах юм бол, одоо энэ араас нь хөөгөөд байгаа энерги чинь өөрийнхөө одоо үн цэнийг мэдрэхгүй байна л гэсэн үг байхгүй юу? Тэгээд ингээд та яг өөрийнхөө яг үн цэнийг ингээд бүрэн ойлгоод мэдрээд эхлэхээр чинь одоо энэ хүний заавал араас гүйх шаардлагагүй. Би чинь одоо ийм бүрэн бүтэн ийм хүн байж ич ягаад энэ хүний араас ингэтлээ гүйж, ингэтлээ туйлдаж, ингэтлээ хамаг хүчээ барсан бэ? Би одоо ийм зүйлийг хүртэх эрхтэй хүн биш, тийм ээ? Ийм одоо дутуу хайрыг мэдрэх эрхтэй хүн биш ч юм уу те? Тийм одоо хүн бишээ гэдгээ ингээ яг мэдэрсэн тохиолдолд энэ хүн чинь таны үн цэнийг мэдэрч эхлэх байхгүй юу? Тэгэхээр ерөнхийн нэг ийм гоё та хоёрын маань хувьд айгүй юм онцгой одоо сүнслэг юм уу те? Сүнслэг холбоотой тийм харилцаа ол гарч ирж байна гэж хэлэхээр байна. За энэ хүний чинь ер нь мэдрэмжийг хараад үгүй. Энэ бол таныг ингээд хичнээн үзэсгэлэнтэй юм бэ, хичнээн сайн сайхан юм бэ, өөрийнхөө төлөө хичээсэн юм бэ гэд энэ нь бол мэдсэн байгаа даа. Таныг алтрах үнэхээр хүсэхгүй харагдаж байна. За мэдрэмжийн хөшөө гүнзгий хараад өгөө. Манай 2 дахь группийнхний маань үзүүлж буй хүнийх нь манай 2 дахь группийнхнийг юу гэж боддог вэ? Тэр мэдрэмжийг нь хэлж өгөөч. Дотроо юу гэж боддог? За. Өөрийгөө маш их барьж хорж ийн хөрхий. За. Вау, ямар амар их гал энерги вэ? Таны төлөөл бүр үнэхээр шатаж байна, асж байна. Энэ хүн чинь өөртөө ингэ амар тэмцэлдэж байна. Тантай ингэ шин зүйл эхлэе гэхээр өөрийгөө айгу барьж ийн, хичээж ийн. Одоо энэ ингээ 3-3 вант хүзэр ирэхцэн гэхэлэр асар юм юутай энергэлтэй. Одоо юу хэмдэ жоохон юм би пислагийн хувьд таныг бүр ингээл амар санаал те. Ингээл хамт байхынсэн, тэрхийнсэн, одоо үнсхийнсэн ч юм уу те. Тэгээл өөртөө амар тэмцэлтэй байна. Нэг юм нэг дотор ингээд бүх зүйл насцсан яваад байгаа байхгүй юу? Таныг бүр ингээл амар санаал. Тийм бол энерги бол айгүй хүчтэй гарч ирж байна. Өөртөө асар их тэмцэж гин. Энэ харилцаагаа эхлэх үү байх уу те. Ингээд одоо эхлэх бол айгүй хүсэлтэй байгаа шүү дээ. Таныг алдрахыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ингээд энийг яаж эхлүүлэх вэ ч юм уу те. Айгүй өөртөө бас ингээд зөрчилдөж гин. Шинээр эхлүүлэхдээ л жоохон айцтай байгаа юм уу? Эсвэл бардамнаад байгаа юм уу? Одоо ингээд өмнө нь ингээд таныг аягүй хам араасаа гүйлгцэн юм уу те? Тийм байх магадaltaй. Тэнгүүт ингээд одоо шууд таныг яг болжонгууд нь ингээд амар араас чинь одоо гуй мүй гэхээр ичээд байгаа юм лу? Тэгээ энэ хүн чинь тантай ингэж аягүй их юм нэг сүнслэг холбоогоо ер нь бол аягүй мэдэрч эхэлж байна. Одоо аягүй онцгой холбоо гэдгийг бол ойлгож байна гэсэн үг. Энэ нь илүү их бүр юм өөрт нь аягүй дарамттай байгаа юм шиг харагдаад байна. Одоо яг алтхыг үнэхээр хүсэхгүй байгаа бол харагдаж байна. Яг таныг нэг тийм онцгой хүмүүс муу юм бэ штэ ч юм уу те. Тэр мэдрэмж нь бүр аягүй их сэргээд байна. Өмнө нь олж харж байгаагүй тийм нэг одоо өнцөг энэ хүнд чинь нээгцэн байна гэж шууд хэлнэ. За тийм байна. Энэ хүний чинь ингээ мэдрэмжийн талаар асуухад бол ийм зүйл гарч ирлээ. Тэгэхээр айгүй л таныг маш их санаж байгаа, уулзмаар байгаа, бүр ингээл тисч чадахгүй байгаа. Тийм мэдрэмж бол гарч ирж байна. Тэгээд бас таныг хамгийн онцгой, бусдаас онцгой одоо өөрийг нь ойлгодог,
сүнснийх нь хамтрагч ч юм уу те. Тэрийг бол яг мэдэрсэн мэдж байгаа л мэдэж эхэлж байгаа тийм байдал бол маш тод томрон гарч ирж байна. Таныг үнэхээр үнцнийг чинь ойлгож эхэлж байна гэсэн. За. Одоо юу яа? Энэ хүний чинь дараагийн алхмыг харчээ. Яг одоор бол ингээл байц сухааргаа олж чадахгүй байна л гэж би бол харж байна. За одоо энэ үзүүлж буй хүнийх нь дараагийн алхам нь юу вэ гэдгийг хэлж өгөөч. Минь хөзөр минь. За. Вау, 2 cups. За та хоёр минь эвлэрэх нэ. Энэ хүн чинь хайртайгаа илчлэх нэ. Тантай уулзах нэ. Уусаа ингэ тодорхой л уншлал байна л та. Queen of Wands. Таныг айгу өөрийг нь тоохгүй байх үе ч юм уу? Айц болоод байна. Lovers. Wow. Мөр гоё уншлаа гоё. За 2 дугаар группийнхан маань энэ хүн чинь таныг яг өөрийн зайны хань өөрийн одоо twin flame одоо юу гэдгийг үнэхээр тийм онцгой хүн гэдгийг чинь бол мэдэрсэн мэддэг. Энэ хүний чинь дараагийн алхам тантай нийлхийг хүсэж байна л гэсэн. Бүхэлдээ ингээд 2 of cups болон lovers зэрэг хэрэгчлээ. Та бүхний маань дунд ийм хайр гэдэг зүйл бол үнэхээр байна. Нэг нэгэндээ үнэхээр их хайртай гэсэн үг л хэвгүй юу? Одоо нэг нь нэгэндээ илүү хайртай биш. Хайл тэнцүүхэн хайртай. Одоо та тэр хүнийг яаж хайрладаг шиг тэр хүн чинь ч гэсэн таныг тийж нандинж хэрхэмлэж хайрладаг гэсэн мессеж бол айгүй урхан гарч ирж байна. Тэр үнэхээр та бүхэн маань хайртай хүнтэйгээ уулзсан байна. Бүр ингээд одоо сүнслэг төвшөндөө ярих юм бол soulmate эсвэл twin flame байх магадлал бүр 100% байна. Тэр мэдрэмжээ бол та бүхэн маань сонсоод өөртөө л ер нь мэднэ л гэсэн. Ерөнхий уншлага учраас бүр яг тийм байна юм байна. Одоо энэ чинь л яг таны тэр хүн чинь шүү гэж бол хэлэхэд хэцүү байна. Гэтэ та бүхэн маань тэгэхээр мэдэрч байгаа хаа. Энэ сайхан хайрыг мэдэрч байгаа. Энэ хүн чинь тантай бол үнэхээр эвлэрхийг хүсэж байна. Бүр хоёр юм хайр сэтгэлийн хүзэр ирэглээ. Тэгэхээр таныг хайрлахыг хүсэж байна. Таныг алдахыг үнэхээр хүсэхгүй байгаа харагдаж байна. Нэг юм гоё юм бэ те. Та бүхэн маань маш тийм зөв алхам хийсэн байгаа байхгүй те. Яг өөрийнхөө үнцнийг үнэхээр мэдрүүлж чадчихээн л гэж би бол хэлнэ. За ингээд 9 of Wands буюу тийм өнөө гутрлын хүзэр байна. Сэтгэл зүйн жоохон хүнд байгаа хүний илэрхийлнэ. Тэгэхээр ингээд юу байна? Дараагийн алхмаа хийтлээ жоохон хийхдээ айгу айцтай алхам хийх юм уу те. Тийм магадлал бол айгу өндөр байна. Та бүхнийг маань ер нь л өөрийг нь орхичиж ч юм уу те. Эсвэл ингээ өөрт нь хайртай байхаа болцсон ч юм уу. Үргээ тэгж бол айгу айцтай алхам бол хийн гэж бол харагдаж байна. Үнэхээр одоо яг нэг тэр айцсандаа хөтлөгдөж тань руу бүр асар хурдан алхам бол хийхээр харагдаж байна шүү. Энд чинь яг ингээл алдахыг хүсэхгүй байгаа хүний хотлоо юу ч үсэ хийдэг штэ. Энэ хүн бол үнэхээр тэгэхээр л харагдаж байна. За. Ер нь ингээд зөвлөгөөг нь харчээ. Та яг энэ хүнтэйгээ ер нь яавал болж бүтэх вэ? Гоосоо болж бүтгэхээр харагдаж байна. Тэгэхээр танд нэг юм өгөх зөвлөгөө юу вэ гэдгийг харчээ. Энэ харилцаа одоо эрхэн цааш сайн сайхан авч явах вэ? Танд өгөх зөвлөгөө. Манай 2 дугаар группийнх нь маань өгөх зөвлөгөө юу вэ? Үзэр мэлж өгөөч. Imagination.
Ер нь бол бүх үзрөө битгий дэлгэл хийж яана л та. Машин нүдэрнг иргэцэн. Тэгэхээр одоо ингээд ялангуяа эмэгтэй хүмүүс үзчихэвэл хит ингэж бүр амар хайртай би бол чамгүй амьдрч чадахгүй юм уу те. Ингээд тэгж одоо бүх үзрөө дэлгэх хэрэггүй. Эрэгтэй хүнд чинь юм одоо нууцлаг бардам эмэгтэйчүүд илүү их таалагддаг штэ. Тэгэхээр та ингээд мэдээч хэрэг одоо энэ хүнийг амьдралынхаа хань хайр ингээд бүх зүйлээ гэж бол хардаг байгаа штэ. Ингээд хоёрт маань ийм сайхан хайр байна. Тэгэхээр аль болох одоо энэ хүнд ингэж бүр амар юм 100% ингээл те. Одоо хит ингэж юмаа дэлгээд байх шаардлагагүй л гэж бол хэлэхээр бол харагдчихээн. За, ер нь аль тийм байх шүү. Дайл болох одоо үг хэлээ цэгнэх хэрэгтэй байна. Өнгөрсний тийм нэг асуудлыг энэ төр бас хүч гаргаж ирэхгүй байл гэсэн харагдаж байна. Одоо өнгөрсөн та хоёр маань муудалцчихсэн юм уу те. Одоо энэ ер нь нэг өмнөх энэ нэг салтмалт энэ бүгдийнхаа талаар аягүй их тийм хэрэгүүл маргаан тэмцэл хийхгүй байх хэрэгтэй бол харагдаж байна. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд одоо сайн сайхан зүйлдээ илүү төвлөрөөд ингээ явах юм бол үнэхээр сайхан харилцаа байна гэж харж байна. За тэгээ уншлага нь юм боллоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. За сайн байцгаана үзэгчдээ. 3 дугаар группийн маань Тавтан морил. За өнөөдөр та бүхэн маань веб буюу нэг их одоо хооронд нь холбох юм уу те тийм утгатай хөзрийг сонгосон байна. За энэ хөзрний утга нь болохоор өөрөө одоо нэг нэгэндээ хилээгүй үгс гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү утгатай байсан байхгүй юу. Тэгэхээр энэ хөзрийг сонгосон хүмүүс маань магадгүй одоо энэ үзүүлж байгаа хүнтэйгээ айгүй юм юу нээлттэй ярилцаж чадаагүй байж байгаад салсан ч юм уу те эсвэл одоо нэг нэгнтэйгээ айгүй юм ойлголцдоггүй үнэн сэтгэлээ нэг нэгэндээ илэрхийлж чаддаггүй тэрнээсээ болоо жоох үйл ойлголцолтой эсвэл юм тодорхойгүй харилцаанд байгаа ч юм уу юм хүмүүс байгаах гэж би бас харсан. За тэгээд нөгөөтэйгөр бас жоох юм кармик харилцаанд байгаа хүмүүс ээж магадгүй гэж бол харагцаа. Яагаад тэгэхээр одоо энэ аалзны энэ торчин өөрөө ингээд нэг юм одоо амтан ороод ялаамал ороод ингээд салтгүй шүү дээ ингээд наалцчихдаг. Тэгэхээр магадгүй одоо ийм нэг салж хацаж чадахгүй байгаа тийм энергитэй хүмүүсээс байгаа ч магадгүй. Ялангуяа кармик харилцаанд байгаа хүмүүс чинь ингээд одоо сурах зүйлээ сурахаас нааш ер нь ингээд нэг нэгнтэйгээ асар их таталцалтай байдаг. Одоо хайж явмаар явж орхиж явж чаддаггүй нэг юм зовлонтой харилцаа гэдэг та анхнаасаа өөр яг нэг тиймэрхүү энерги бол надад л орж ирээдсэн. Тэгээд хүзрийн өөх нөө харцгаая бүгдээрээ. За одоо болохоор ер нь бол та хоёрын маань одоогийн байгаа байдлыг харъя гэж бодож байна. Одоо энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүнтэйгээ ер нь одоогоор ямар байдалтай байгаа вэ гэдгийг харъя. Одоо нөхцөл байдлыг илүү тодруулж харж байна л гэсэн. Өмнөх хоёрын нэрэг маань бол нэг нь болохоор юм дурлалын гурвалжинд байсан. За нөгөөх нь болохоор twin flame ч юм уу тийм айгуу сүнслэг харилцаа бол гарч ирсэн. За 3 дугаар группийн маань ямар харилцаа ах вэ харъя. Манай 3 дугаар группийн маань тодорхойгүй байгаа харилцаа нөхцөл байдал нь ямар нөхцөл байдалтай харилцаа юм бэ? Харъя. Вау. 3 дугаар группийн маань нэг зүйл бай харилцаа нь тодорхойгүй харилцааны одоогийн нөхцөл байдал юу вэ? Одоогийн нөхцөл байдал ёо. Амар хүндийн нэргнүүд байна. Дугаар группийн маань нүзүүлэлт буй тодорхойгүй харилцааных нь одоогийн нэрг.
Ер нь бол амар хүнд нэрэг бол амар мэдрэгдэж байна. Миний бүр би зарсыг авчлаа. Амар хэцүү харилцаа харагдаад байна. Та хоёрт маань бүр аз жаргал үгүй болсон байна. Шинэ эхлэлж байхгүй байна. Хүч жалгадаг. Одоо энэ харилцааг ингээд аваа цааш нь эхлүүлээ. Нэг хайрлая гэсэн юм. Та хоёрт маань бүр хүч алга. Энэ харилцааг бол би шууд дууссан харилцаа л гэж хэлнэ. Тодорхойгүй харилцаач биш. Бүр дуусчихсан. Амар мэдрэмж, айгу хэцүү мэдрэмж бүр маш их орж ирж байна. Би бас ингээд өсөх хугацаанд бас хүзрэнг уншсан шүү дээ. Тэгэд бол надад амар юм мэдрэгч байгаагүй айгу хэцүү мэдрэмж бол орж ирээд байна. Энэ харилцаанд бүр хөл хасцал тохиолдсон ч юм уу тий. Юу мэртэмдээ амар юм зовлонтой харилцаа бол байгаа мэнэ. Одоогийн нөхцөл байдал чинь эргэцэн байна. Зүрх сэтгэл, шаналал, зовлон, хайр дурлалаас хүн ингээд юм зүрх сэтгэлийн шарах зүрх амир өвдөд идэв штэ ингээд шаналж зовход хайртай үнэ алдах одоо хайртай үнтэйгээ муудах салах энэ үед ингээд энэ хайрыг угаасаа зүрхээр илэрхийлдэг шүү дээ. Зүрхэнд айгүйх мэдрэмж ирдэг. Тэгмүүд энэ бүр ингээ 3-3 сэлэм заалгацсан. Амар хэцүү мэдрэмж орж ирж байна. Магадгүй одоо энэ хүн чинь үзүүлээд байгаа хүн чинь шүү дээ тий. Өөр хүнээр таныг сольсон ч юм уу. Эсвэл одоо 3 дахь харилцааны нэр бас байж болно. Таныг өөр хүнээр сольсон, өөр хүний төлөө орхисон гэсэн мөртлөө ингээд нэг юм болж чадахгүй байгаа харилцаа эсвэл угаасаа амар хэцүү салчихсан. Гэтэ ингээд хин нөрхөж явж чадахгүй. Одоо сэтгэлийнхаа гүнд ингээд зуураад байгаа харилцаа ч юм уу те. Тийм байгаа харилцаа бол байж магадгүй харагдаж байна. Гэтэ энэ харилцаанд ч ингээд яг одоогор бол одоо ингээд ямар ч юм эхлэл харагдахгүй байна. Та хоёр маань ингээд одоо аз жаргалгүй байна. Энэ харилцааны талаар бодохдоо сэтгэл чинь их өвдөж байна. Аз жаргалгүй байна. Шинэ эхлэлийн талаар огт бодохгүй байна. Бодё гэсэн чинь бүр хүчгүй болтлоо, туйлцсан байна. Асар их ингэж одоо энэ харилцааны төлөө хичээсэн байна. Бүр ингээл бүх зүйлээ зориулсан байна. Мөнх дүүрэг одоо цаг хугацаа, халамж, хайр энэ бүхнийг хийгээд энэ харилцаа чинь дуусчихжээ гэж бол харагдаж байна. Одоо энэ нөхцөл байдал бол үнэхээр бүр дууссан. Тийм харилцааг үзүүлж байгаа харагдаж байна. За, айгу хүнд нэрэг орж ирээд байна. За. Энэ хүний чинь таны талаарх мэдрэмжийг хараад үгүй. Бас сэтгэл санаагаар бол асар их шархалсан хүний нэрэг байлаа. Уурх идүү. Тэгснэ амар хайртай чахш юмэрсэн. За. Энэ үзүүлж буй хүнийх нь 3 дугаар группийнхнийг бодож байгаа мэдрэмж за амар юм шийдвэргүй хэцүү байна. Уул нь олон хэр хайртай гэж бол гарч ирээд байна. Зүрхэн шархалсан гэдэг чинь угаасаа хайртай хүнээс л хүн хамгийн их шархыг авна штэ. Танд бол айгүй хайртай, маш их хайртай. Эргэлзээгүй энэ хүн танд их хайртай. Гэтэ ингээд шин зүйл эхлэхийг тань руу очихыг үнэхээр их одоо эргэлзэж байна. Ингээд тань руу үйлдэл хийж чадахгүй байна л да. Дотроо бүр яг таг гаццсан. Мэдрэмжэндээ л гаццсан хүн байна. Хэцүү нэр байна. Та хоёр айгу муудад салсан уу? За муудаагүй юм а гэхэд одоо нэг асар их гомдоосон уу?
дараар нь тавьж байгаа баригдсан ч юм уу тий. Амар муухай мэрэгдэх. За ер нь бол ингээд ийм аль нэг нь их гомцоо харилцаа бол гарч ирж байна. Энэ хүн магадгүй танд айгүй хайртай мөртлөө их гомдоосон ч юм уу. Тэгээд таны төлөө үйлдэл хийх гэхээр үнэхээр чадахгүй байна. Маш хэрэгэлзээтэй гарч ирээд байна. За энэ хүний чинь юу н дараагийн алхам юу вэ? За хэрэгэлзээд байгаа. Тэгээд цааш дээр нь яах юм бол нэргэлзээгээ тайлбар дараагийн алхам хийх үү? Энэ харж байна. Ёо devil. За дахиад нэг хүчрээр тодруулах. Би энэ хүнийг бол хийхгүй гэж бол хэлнэ. Та хоёр бол үнэхээр одоо карма үлийн үр нэг нэгнтэйгээ ингэж сурах ёстой зүйл байсан харилцаа л байна. Ингээд дэвэл хөзөр ирсэн. Анхнаасаа энэ сонгосон үзэрчүн ч гэсэн надад бүр тийм үлийн үрийг санагдуулаадсан. Тэгээд энд бол шинэ эхлэл олоо л гэж бол харагдаж байна да. Энэ хүн чинь ингээд айгүй юм одоо хайртай ч гэсэн айгүй юм юмыг өөрөөр харах гэж хичээж байна. Энэ харилцаанаас та хоёр бол айгүй их шарахтай, зовлонтой, гонигтай ийм байгаад байна. Хүн нөгөө зүрх сэтгэлээ тахуу одоо энэ оюун бодлоо тахуул болчиход байна л да. Энэ хүн чинь ингээд хайртайгаа хувьд хайртай ч гэсэн энэ харилцаанаас маш их шарах зовлон авсан учраас дахиж өөр нь энэ зовлонг амсахгүй байхын тулд одоо яах вэ ч юм уу те. Өөрийгөө л амар хамгаалж ийн энэ харилцаанаас. Энэ харилцаа бол аюу их тийм өвдөлт мэдрүүлсэн, нэг нэгээ зовоосон. Үнэхээр л одоо хүнд хэцүү харилцаа бол байсан харагдаад байна. Та хоёрт ялчгүй нэг тийм түүх бол байна. Одоо юм нэг юм нэг танихгүй, уулзахгүй, уулзаад удаагүй байгаа хүний нэр бол биш ээ. Асар их юм туулсан хоёр хүний нэр байна. Нэг нэгнтэйгээ маш их зүйлийг туулаад, даваад, гараад, салаад, өнчрөө, тооцроод ингээд нэг юм тийм нэр бол гарч ирж байна. Энэ хүн чинь ингээд юмыг маш өөрөөр харахыг хүсэж байна. Өмнө нь одоо яаж хардаг байсан тэрнээсээ айгүй өөрөөр бүх зүйлийг хийх гэж хичээгээд байна. Дахин тэр зүйлийг авахгүй тулд одоо дахин тэр нэг зовлонтой мэдрэмж, зовлон мэдрэхгүй тулд өөрөөр одоо өөр чиглэлийг харж өөр зүйлийг оюун бодолтой одоо харахыг хичээгээд байна. Гэхдээ тэр нь бас айгүй юм зовлон шаналтай л байна. Магадгүй одоо энэ харилцаанаас айгүй сурах юм аа. Сураад л энэ удаа л гэж бол харагдаж байна да. Тэгээ ер нь сурцсан учраас шинэ эхлэл байхгүй л гэж хэлнэ. Яа тэгэхээр ингээд одоо энэ илүү кармик харилцаа бол байсан бол одоо сурах ёстой зүйлээ сураагүй нөхцөлд одоо тэрнийг үзэх ёстой та хоёрын нэг тийм сүнсний гэрээ гэж байгаа шүү дээ. Энэ бүгдээрээ та хоёр маань одоо ингэж энийг сурсны дараа л хоёлаа сална ч юм уу те нэг тийм нэг юм байгаа шүү дээ. Тэнгууд тэрийг ингээд та хоёр яг сурцсан нөхцөлд энэ хүн чинь яг ингээд би юу нэг харилцаанаас нэг сурах хэрэгтэй байсан юм биш үү гэд тэгж байгаа юм уу даа л гэж бол харагдаад байна. Энэ хүний чинь хувьд одоо таны тухайд бол мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүний чинь хувьд бол яг тэр нэг зүйлээ ингээд ойлгоцсон байгаа л харагдаж байна. Тийм учраас энэ хүн чинь ер нь эргэж ирэхгүй. Сурах юмаа сурсан, болсон, хангалттай, жаргалтай байсан уу, жаргалтай байсан, хэцүү байсан уу, хэцүү байсан, хайрсан уу, хайрсан, орхисон уу, орхисон. Одоо ийм л нөхцөл байдал бол энэ 3 дугаар бүлгээс маань бол маш хүчтэй уншигдаж байна.
Сайн юм байна. За одоо болохоор юу яа? Би болохоор өмнөх 2-3 дээр таавал энэ хүнтэй илүү болж бүтвэ гэдгийг нь бол харсан. Гэтэ энэ харилцаанд бол ирээдүй байхгүй байгаа учраас энэ хүн чинь бас ер нь энэ харилцаанаас гараа авчихсан гэж би бол хэлнэ. За энэ юу гэнэ? Сайнаас урт. За. Тэгэхээр та бүхнийгээ яавал энэ харилцаанаас одоо орхих вэ гэдгийг харчээ. Манай 3-р бүлгийнхэн маань яавал энэ харилцааг ер нь бүрэн дүрэн орхих юм бэ? Энэ харилцаанд бол шинэ эхлэл байхгүй. Байлгыг гэсэн чи айгу хүндрэлтэй хэцүү шаналтай байгаад байна. Одоо өөрийгөө ер нь ингэж зовоох те өөр хүнийг ч гэсэн ингэж зовоох хэрэг байнуудаа ч юм надад л тийж амар орж ирээд байна. Энэ болохоор дэт үзэр гараад ирсэн. Үхлийн үзэр бүр хэрэгцэн гэхээр ер нь бол үзэх юм үзээ дууссан харилцаа. Хүн хэдий хүнд хайртай байлаа ч гэсэн ингээд хамт явах тэр нэг одоо орчлон ертөнцөөс ирсэн нэг тийм зорилго одоо тийм нэг утга учир байгаа штэ. Тэр бүх зүйл нь дууссан тохиолдолд заавал одоо энийг тийж үргэлжлүүлэх хэрэг байна уу тийм ээ? Тийж л харагдаад байна. Илүү одоо нэг тийм өөртөө одоо өгөөчтэй өөрийгөө жаргалтай байлгах тэр нэг хайр дурлалыг ирж хайвал яасан юм бэ гэдэг бол мессеж маш төвчтэй орж иржээ. Шинэ зүйлийг айгу урам зоригтой хайж эхлүүлмээр л гэж бол харагдаж байна. Энэ зүйл бууж өгөх хэрэгтэй. Орхин явуулах хэрэгтэй. Энэ хүнийг одоо хайртай хүнийхээ төлөө хийж болох хамгийн одоо тэр хүндээ тусалж болох хамгийн сайн зүйл нь ч юм уу те. Үнэхээр та хайртай бол тэр хүнийг орхин явуулаа гэсэн нэг тийм үг байдаг да. Амар юм аа те. Та үнэхээр л нүнд хайртай бол нүнийг тавьж явуулаарай гэсэн мессеж бол гарч ирж байна. Энэ хүндээ аз жаргал хүсээд нэгээ тавьж явуулаарай. Энэ хүн чинь одоо танаас салаад илүү аз жаргалтай өөр хүнтэй учирч болно шүү дээ. Та ч гэсэн мөн адил энэ хүнээ орхиод илүү аз жаргалтай сайн сайхан хүнтэй учирна. Тэгэхээр өнгөрсөн зүйлэл өнгөрсөн болоод өнгөрсний тэр сайн сайхан зүйлээ дурсаад хэцүү байгаа зүйлээс нухаарл сургамжийг олж аваад энэ хүнийгээ тавьж явуулах хэрэгтэй наа гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгээ миний уншлагыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.